За сайн бацхан уу? Өнөөдрийн мэндийг хүргэе. За өнөөдрийн маань хичээлийн сэдэв маань параметртэй тэгштгэл тэнцэтгэл биш. За параметртэй тэгштгэл тэнцэтгэл шиг бодлого бодох. За 2006-аас 2016 оны эсдийн эрхэм шалгалтуудыг бодно. За эхний бодлого x квадратаас хасах нь 4x нэмэх z тэнцвүүдийг тэгштгэл c-ийн ямар утганд тэнцүү язгууртай байх вэ гэсэн 2015 оны бодлого байна. За тэгэхээр бүгдээ энэ хариултуудаас бодолтой яагаад зөв хариултыг дагуул. За язгуурууд d тэнцүү тэг үед d гэдэг нь хэсгэр наад гэсэн тэнцэн. За тэгэхээр хэсгэр наадыг олох томьёо бол асах b квадратаас 4ac гэдэг. За тэгэхээр томьёоны маань хасах тэмдэг байна. За ингээ хасах 4-ийн квадрат хасах нь 4ac гэвэл хасах 4-ийг үржихний тэнцвүүдийг. За эндээс c4 буюу энэ хариулт d гэдэг хариултанд тэнцүү байна. За дараагийн бодлого. За x квадратыг нэмэх нь a-гаас санд 2-ыг үржихийг нэмэх нь a-гаас санд 4 тэнцвүүдийг тэгштгэлийн 2 язгуурын квадратын нийлбэр нь хамгийн бага байхаар a параметрийн утгыг олоорой гэсэн 2007 оны бодлого тайлбарлая. За ингээд битийн томьёогоор x1 дээр x2-ыг нэмэхэд нийлбэр за хасах p буюу одоо x-ийн өмнөх коэффициентийг хэлнэ. Тэгэхээр хасах p учраас тэмдэг солигдож байна. 2-оос санаа. За x1 x2-ыг үржүүлэх q буюу a-гаас 4 гэсэн тэнцүү. За тэгэхээр x1-ийн квадрат дээр x2-ийн квадратыг нэмээд тэнцүү x1 дээр нэмэх нь x2-ийн квадратаас x1-ийг үржих x2. За энд болохоор за томьёоны 2 гэдэг учраас энд 2-ын тав байх ёстой. За ингээд x1-ийн квадрат дээр нэмэх нь x2-ийн квадрат тэнцүү. За a-гаас асах 2 x1 x2-ийн нийлбэрийнхаа a-гаас 2-ийн квадрат. За 2-оос санаа a-гаас 2 гэдэг нь адилхан тэнцүү учраас нэрийг барьцлаа бичиж болно. За ингээд 2-ыг үржих a-гаас 4. За эндээс квадрат зэрэг дэвшүүлээд энэ ялгарын квадратын томьёогоор задлаад энэ хаалтаа задлаа юм. Тэгэхээр a квадратаас асах нь 2 6a нэмэх нь 12. За тэгэхээр энэ квадрат 3 гишүүнд бол оройн зүй дээр хамгийн бага утгаа авдаг. Тэгэхээр үүнийг бодох юм бол уламжлалыг тэгтээ тэнцвүүлнэ. За эндээс тэгэхээр уламжил авна гэсэн. a квадратаас 6a нэмэх нь 12-аас уламжлахаар 2a-гаас 6 тэнцвүүтэй. За эндээс a тэнцүү 3 гэсэн. Байрал буюу C хариулт байна. За 3 дугаар бодлогыг харъя. A бүржих x-ээс 2. За тэгээс буюу тэнцүү x-ээс 3. 8-ыг үржих a дээр нэмэх нь үржихээс за 8a x дээр нэмэх нь 9-өөс их үе тэнцүү системийг бодчихъя. За хэрвээ одоо 1 2 3 4 гэсэн 4 өгүүлбэр өгсөн бол анхны системийн хариу болоорой гэсэн бодлого байна. За энэ 4 хариулт байгаа. За тэгэхээр энэ хариултуудыг зөв байна уу? Зөв хариултыг зөв байвал энэ хариултуудаас болно гэсэн. За энэ 2006 оны бодлого байна. За бодолтыг хий. За нэгдүгээр бодолтыг хийхэд тулд за эндээс a x-ээр үржүүлээ a x. За x гэсэн үржигдүүн тэнцвэрийн хайсвар талд гаргаад за x-ийг хаалтны өмнө гаргаж. Тэгэхээр a-гаас асах нь 1 гэс. За x маань тэнцвүүдийн бэсэг тал. За 2-ыг a-гаар үржүүл тэнцвүүдийн бэсэг талд 2a тэгээд нэмэх 2a хасах нь. За ингээд x хувьсгчтайгаа нийтсэн. За 2a-тай бэсэг талд нь гарсан байна. За одоо эндээс 8-ыг үржих a дээр нэмэх нь 1x. 8a x дээр нэмэх нь 9. За эндээс төсөөтэй гишүүдийг нэгтгэхэд x-ээ болохоор ax нь 8-ны 9-өөс их үе тэнцүү. За тэгвэл a тэнцүү 1 үйдгээд авахаар эхний тэнцвэрлэлийн шүүнэм гарах буюу x нь 8-ны 9-өөс их үе тэнцүү шиг болно гэсэн 3 дугаар өгүүлбэр үнэн байх нэ. За дараа нь a-гаас 1 тэгээс бага үед. За x нь бол 2a-гаас асах нь 3, угаах нь a-гаас 1-ээс их үе тэнцүү. За эндээсээ бол x-ийг олж. Тэгэхээр
энэ 2-аас нь 3-ыг агаас нь тувааж байна. За x нь бол 8-9-с ихэд. За энэ системээс x гэдэг маань 8-9-с ихэд тэнцүү 2-аас нь 3-ыг хуваах агаас нь 1-ээс бага уу тэнцүү гэсэн өгүүлбэр үнэн болж таа. За ингээд дөрвдөр өгүүлбэр зөв даал. За дараа нь 3-т нь агаас нь 1 тэгээс их үед. За энэ тэнцэл биш систем байна. За энэ тохиолдолд за нь бол 7-15-аас их үед тэнцүү үед. За агаас нь 1-ний 2-аас нь 3 бол 8-9-с их үед тэнцүү. За учир шийдэн нь x их үед тэнцүү агаас нь 1-ний 2-аас нь 3. За 2 дээр нэмэх нь 1-ийг хуваах нь 1-ээс санаа өгүүлбэрүүл үнэн гарч ийнэ гэсэн. За одоо харин а нь 7-15-аас бага үед 8-9-с бага үед тэнцүү 2-аас нь 3-ыг хуваах агаас нь 1 учир шийдэн x нь 1 бүхэл 8-1-с их үед тэнцүү гэсэн 2 дахь өгүүлбэр зөв байлаа. За энд 1 2 3 4 гэсэн бүх өгүүлбэр зөв учраас хариу нь C хариулт зөв байна. За дараагийн сэдв болохоор функц гэсэн сэдв байна. За функц сэдвээс мөн функцийн утга болон уруу функцийн утгыг олох, үнцгийн коэффициентыг олох бодлого бий. За мөн 2006-аас хойш хоноод ирсэн бодлогоудаас төвж бодолт бийа. За тэгэхээр эхний бодлого бол f(x) тэнцүү 2-ын 5x-ээс 3 хасах нь 28 функцийн хувьд f хасах нэг зэрэг 100 гэсэн утга хэдтэй тэнцүү гэж. За f хасах зэрэг уруу гэж ойлгоно. За 2016 оны бодлого байна. За тэгэхээр уруу функцийг олохын тулд f(x) тэнцүү 2-ын 5x-ээс 3 хасах нь 28 тэнцүү y гэж тэмдэглэе. За эндээс y-гээс нь x-ийг олъё. Тэгэхээр 5x-ээс 3 тэнцүү логарифм 2 суурьтай y дэрнх нь 28 болно. За эндээс x-ийг олох гэж байгаа учраас 3-ыг тэмдгийнхаа эсрэг талд гаргая. За x тэнцүү логарифм 2 суурьтай 2-ын 3 зэрэг гэдэг 3-ыг логарифмаар илэрхийлж чинь. За логарифм 2 суурьтай y дэрнх нь 28 хуваах нь 5. За x-ийн өмнөх коэффициент тувааж өгч. За хүртэл дээр олонгууд логарифмын чанар ёсоор нэмжээл үржүүлдэг. Тэгэхээр 8-ыг үржих y дэрнх нь 28 гэж авч байна. За хуваар дээр болохоор энэ 5 гэсэн тоогоо логарифмын суурьтай болгоод тэгэхээр логарифм 2 суурьтай 2-ын 5 зэрэг гэж чинь. За ингээд логарифмын суурууд бол ижил 2 гэсэн суурьтай болсон учраас за энд дээр чанар ашиглаж байна. Логарифмын 2-ын 5 зэрэг гэдэг бол 32 суурьтай 8-ын y дээр нэмэх нь 224 гэсэн энэ логарифмын чанартай тэнцүү байна. За одоо эндээс x гэж хаа байрыг сольчихно. Тэгэхээр энэ уруу функцийг олчиж байгаа гэсэн. y тэнцүү логарифм 32 суурьтай 8x дээр нэмэх нь 224 бол энэ функцийн маань өгсөн функцийн уруу функц хана. За одоо бид нар уруу функцийн тэмдэглэгээ хасах нэг зэрэг гэж тэмдэглээд 100 гэсэн утгааг x-ийн оронд орлуулна. За тэгэхээр логарифм 32 суурьтай 8 үржих 100 нэмэх нь 224 гэдэг утгаа бодъё. За 32 гэдэг бол 2-ын 5 зэрэг гэж дөрөв. Тэгэхээр 2-ын 5 зэрэг учраас логарифм тэмдэг өмнө гарахаараа 5-ын уруу буюу 5-ны 1 гэсэн үржигдэн гарна. За ингээд логарифм 2 суурьтай 1024. За 1024 гэдэг таавал 2-ын 10 зэрэг. За логарифм 2 суурьтай 2 гэдэг таавал нэгтэй тэнцүү. За анкер 5-ны 1-ийг 10-аар өгч 2 гэсэн хариулт буюу C хариултан дээр зөв болж байна. За дараагийн бодлого. За энэ давхар функцийн утгыг олох бодлого 2013 онд иржсэн бодлого юм. За эхлээд g хасах 5 гэдгийг олно. За g функц маань 2x-ээс 3 гэсэн функц өгсөн байгаа. Тэгэхээр x-ийн оронд хасах 5-ыг орлуулахаар 2-ыг үржих хасах 5 хасах 3 гээд хасах 13 гарч. За одоо давхар f g дахиад дотор нь хасах 5 гэсэн утга олъё. Тэгэхээр g хасах 5 хасах 13 болсон учраас f функцийн дотор хасах 13 гэсэн утга болов. f функц маань болохоор x квадратаар нэх нь 3 байгаа. Тэгэхээр x-ийн оронд хасах 13-ийн квадрат зэргийг бодлоо. За энд ингээд хаалтан дотор хасах 13 гэсэн тавьж өглөө. За ингээд хасах 13-ийн квадратаар 3-ын нэмэд 169 дээр 3-ын нэмэд 172 гарч ийн гэсэн. За дараа нь f хасах 5 утгыг олъё. Тэгэхээр f функц
хасагдах x-ийн оронд хасагтаа орлуулаа 28 гарч байна. За одоо g дотор f дахиад хасагтаа. За f хасагтаа чинь 28 гарсан учраас g функцийнхаа x-ийн оронд одоо 28-ыг орлуулна. За ингээд 2-ыг 28-аар үржээд 3-ыг хасгаар 53 гарч байна. Ингээд 172-оос 53-ыг хасгаар 119 хариулт буюу E хариулт бол зөв байна. За функцийн өнцөг коэффициентийг олоорой гэсэн бодлого байна. За ингээд зураг өгсөн байна. Тэгэхээр тангас 45 градус тэнцүү 1 утга буюу C хариулт нь зөв гэсэн бодолт хийхнэ. За бид нар 2006, 2007, 2013, 2014, 2015, 2016 оны бодлогоодоос бодож үзлээ. Давтаж бодолт хийгээд үзээрэй. Амжилт хүсье.